Монгол ноолуур үндэсний баялаг. 2017 оны байдлаар 27 сая ямаата, жилд 9600 орчим тонн ноолуур бэлтгэж, түүхийн ноолуурын зах зээлд 40%-ийг дангаараа бүрдүүлж байна. Түүхийн эдийн нийт нөөцийн 80 гаруй хувийг угаасан байдлаар 10 орчим хувийг анхан шатны боловсруулсан байдлаар үлдсэн 10%-ийг нэхмэл, сүлжмэл зэрэг эдсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодод болон экспортод гаргадаг. Ямааны тоо толгой тархалт. Дэлхийд нийт 900 сая гаруй ямаа байдгаас ноолуурын чиглэлийн ямааг Монгол бүгд найрамдах Хятад ард улсын баруун хойд хэсэг, Дунд Аз, Балбын Гямлан орчмын бүс, Ираны уулархаг Сэрүүн бүсэд үржүүлдэг. Ноолуурын ямаа нь Эрсдэс уур амьсгалтай нутагт амьдардаг тул бүдүүн ширхэгтэй хялгасаар бүрхэгдсэн байх бөгөөд түүний дотор талаараа зөөлөн нарийн үс байдаг. Малын генетик нөөцийн тухай хуулиар энэ малын чанар үйлдвэрлэх байдалтай холбоотой бүх асуудлууд маань зохицуулагдахаар ингээд хуульчлагдсан. Малынхаа чанар үйлдвэр ухсааг сайжруулах уу гэдэг бол бид нар дээр тулгымцсан асуудал болж эхэлж байгаа. Мал сүргийн маань 86.6%-ийг бог мал буюу хонь ямаа эзэлж байгаа. Тэр тусмаа ямааны тоо жилээс жилд өсөж байгаа. Монгол улсад баталгаажсан 47 үйлдвэр омгийн мал байдаг. Үүнээс 23 нь бие даасан хоньны үйлдвэр омгийн малууд байдаг. 11 нь ямааны үйлдвэр омгийн малууд байдаг. Малчид маань ямааныхаа ноолуурын гарцыг нэмэгдүүлэх гээд их селекц явуулсан. Гэтэл эргээд сөргөөрөө энэ гарцаа нэмэгдээд ирэхээр микрон бүдүүсэд идэг юм сөрөг селекц явдгийг бас анхаарах хэрэгтэй. Хэлтүүлэгч буюу хуц ухнан дээр анхаарах шаардлага гарч ирж байгаа. Хуц ухныг дур мэдэн хэлтүүлэгт оруулдаг, хотноос өөр дотроос нь сонгон хэлтүүлэгч тавьдаг ийм ажил юу бол 90 оноос хойш мал хувьчилжсэнээс хойш ингээ явж ирсэн. Ямаан дээр ноолуурын гарцт нь биш микронд нь анхаарлаа хандуулж 14.6-аас 16 хүртэлх микротой ийм нэн нарийн ноолуур үйлдвэрлэх боломжтой ийм ямаан сүргийн тоо толгойг өсгөх, энэний цөм сүргийг сонгон үржүүлэх, энэ ямааг ийм ноолуур өгч байгаа ямаа маллж байгаа малчдыг дэмжих, ийм цөм сүрэг бүхий малчин өрхүүдийг бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Ноолуурын бэлтгэл боловсруулалтын үе шатварт малчид, үйлдвэрлэгчид хоршин ажилласнаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол ноолуурын чанарыг дэлхийд таниулж үнэлүүлэх юм. Ямааны биеийн дулааныг барих, даахаас хамгаалах зэрэг дулааны солилцоонд биологи, физиологийн чухал үүрэг гүйцэтгэдэг үсэн бүрхүүлээр бүрхэгдсэн. Үүнээс цааш бид нар бас энэ ноолуурын өндөр болж байгаатай холбогдуулан сайжруулах ажлууд бол их байна. Тэгэхээр малчид бол ямаагаа самнахдаа уламжлалт аргаар буюу хотон дотроо шууд унгаж самнадаг. Доор нь юм дэвсэхгүй байна. Тэгээд энэ ноолуурынхаа шалгасын сүрмэх үе хайчилжээ самнадаг тэхгүй байна. Тэгэхээр бол ноолууранд эзэлж байгаа нийт хог талцсан хэмжээ, хялгасын хэмжээ. За тэгээд мал нэлээд муу орсон жилүүдэд бол хагны хэмжээ маш ихсэж байна. Жишээлбэл энэ жил нэгдүгээр өнгийн борлонгийн ноолуурын бол галц 41% хүртэл унж байна. Гэдэг чинь нийт авсан ноолуурын 59% нь хайж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас их тоо бид нар 116-7 мянган төгрөгөөр авчаад тэгээд тэрнийхээ 59% нь хайна гэхэд бол энэ бол үйлдвэрлэгч нарт бол ашиггүй болж байгаа. Тэгэхээр энэ малчид бол цаашаа доктортой ноолуур гэж ярьж байгаа энэ ноолуурын бизнесийг цааш нь доктортой ойлгохын тулд бэлтгэлийн чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Тэгээ бэлтгэлийн чанарыг сайжруулахын тулд мэдээж хог толцыг багасгах, яг тохирсон хугацаанд нь самнах. Жишээлбэл Хинтээ аймгийн ноолуур 57%, за бүр 60 хүртэл гардаг. Инхээр саяын бидний сүүлд авсан Баянгорын ноолуур бол 40% гэдэг чинь хамаагүй их зөрүүтэй байгаа. Тэгээ энэ дээр үйлдвэрлэлийн процессын зардал их өндөр байдаг. Дээр нь нэмээд ингээ гарцсан унаад эхлэх юм бол ноолуурын чанарт бол цаашдаа ийм бэлтгэлийн чанар байх юм бол үнэнд ч нөлөөлөх юм сөрөг талтай болж эхэлж байгаа. Хаврын үлрэлд малын арьс үс хит хуурашиж тослог дутагдаснаас арьсны өнгөр хөрснөөс гарах хогж руу өнгөрийг хэлнэ. Хаг шороо. Эрдэсийн жижиг чулуу шороо элэс болон ургамлын хольц, шивээ, зангуу, зонгол.
Ямааг байр буюу хаац дэвсгэргүй газар гадаа самнахад ноолуур үлэм жихээр хийсч өргөдхийн дээр бууц шороотоо холилдсноос үүсдэг. Тэгээ хаг бол ер нь үл энэ арьсны гуучсан одоо эд эс шүү дээ. Тэр энэ ягаад их байдгийг гэхдээ зэрэг ямааг одоо турааж их эсэд турааж оруулахдаа зэрэг ноолуур хаг ихсэж байгаа. Тэгээд одоо хөөрөөд ингээд хаг нэгсдэг. Тэгэхээр зэрэг бид нэр бол одоо ямааг өвлийн хүйтний үлрэлт, өвд хаврын үлрэлт бол тураахгүйгээр чадвал одоо хур тарахтай ингэж онд оруулах асуудал чухал. Хур тарахтай онд оруулсан одоо ямааны ноолуур бол хаг багтай шүү дээ. Тухайл одоо 90 ямааны ноолуур энэ төр хаг багтай байдаг. За ийм ямаа ингээд одоо борлон эднэр хагтай байгаа нь тэр их турж олсноос шалтгаалж байгаа. Ийм юм. Тэгэхээр зэрэг ямааг тураахгүй байхын тулд бид нар яах нь одоо өвөл хаварт нэмэгдэл тижээлэр тижээ. Тэр бэлчээр хөрөлцөөгөө бол одоо өгтүүлэн одоо тижээ ийм одоо янз бүрийн одоо хээлтэй ямааг өгтүүлэн тижээх энэ төр ажил хийгдэг байсан. Тэр энэ төр асуудлыг бол хийх шаардлагатай байна. За тэгээ нөгөө нэг ноолуурын чанарын тухай асуудал бол ноолуурын тэр микрон буюу одоо нарийн тухай асуудал. Тэгэхээр нарийн бол үнэндээ одоо Монгол ямаа бол их нарийн ноолууртай байсан. Тэр 30-аад оны үед бол 13-14 микрон л одоо байсан байдаг. За 60-70-аад оны үед ч тийм байсан. Тэгээ нэмэгдээд одоо бол Монгол ямааны ноолуур тэр үедээ харьцуулах юм бол за 60-70-аад онтой харьцуулах юм бол дунджаар бол нэг одоо 1-2 микроноор нэмэгдчихэд байгаа. Нийт одоо ямааны дундаж бол Монгол ямааны дундаж бол 15 орчим. За дээд 15-аас 16 микрон орчим ноолуур өгдөг болчиход байна шүү дээ. За яг хуу гашгоор ноолуур өгдөг тусгай үйлдвэрүүд байна л да. 3 сайхан тэр уулын борын тэр бол гашгоор ноолуур өгнө. Гашгоор бол 17-оос дээш одоо микронтой ноолуур өгдөг юм ямаанууд байна. За тэгээ Монгол ямааны ноолуурын энэ микроныг одоо хэвийн хэмжээнд барих одоо кашмир хэмжээнд нь барих юм шаардлага бол одоо манай биднээс явуулж байгаа үржил селекцийн ажлын бол зорилго болж байгаа. За нэгэн дөнгөөр одоо ингээд ялгаж үржүүлж ингэж явуулж байгаа үед бол одоо цагаан цайвар ноолуур одоо бэлдэх асуудал нэлээд нэмэгдсэн. За тэгтээ зарим газар бол солин янз бүрийн юм байна. Тэгэхээр ер нь ямааны ноолуурыг чанартай бэлтгэхэд бол хамгийн нэгдүгээр тийм зүсээр сонгож үржүүлж өнгөөр одоо ялгаж бэлтгэхээс гадна ноолуурыг одоо самнах хугацаас их чухал байгаа юм л да. Нарийн ноолуур хөөрөх. Ямааны бие дэхлээд хамгийн нарийн ноолуур, дараа нь бүдүү ноолуур хөөрнө. Тарга твэрлэг сайтай ямааны ноолуур эрт хөөрнө. Им ямааных өсвөр насны ямааныхаас өмнө хөөрнө. Нутгийн Монгол ямааных эрлиз ямааныхаас эрт хөөрнө. Ямаа самнах хугацаа. Ноолуур самнах хугацаа тухайн бүс нутгийн байгаль цагуурын нөхцөл, ямааны тарга хүч, нас хүйстэй харгалзан эр сувайгаас эхлэн 3 сарын сүүлч 4 сард самнаж дуусгана. Хээлтэй, дорой, туранхаа, борлон зэргийг ялган үлдээж 5 сарын эхний хагаст багтаан самнана. Ямаа самналтыг хоорондоо 7-оос 10 хоногийн завсарлагтай 2 хүртэл удаа хийх нь тохиромжтой. Эхний самналтаар нарийн ширхэгтэй хялгас бахта ноолуур гарна. Үүнийг тусад нь шуудаад савлах хэрэгтэй. Ямааг самнахтаа одоо тэр технологи, зөв технологийн дагуу дивсгэр дээр хийсгэлгүй одоо тий ингэж одоо самнах хэрэгтэй. Сөрөмж одоо ер нь бол ихэнх нь бол ялангуяа одоо би тэр залаажинс тэдэн үйлдвэрийн ямаан дарууд их ажилласан тэрний автор гэж явдаг хүн л дээ. Тэр зэрэг энэ үл их маш сахлах өстэй. Ноолороос нь давсан хялгастай, урт хялгастай. Тэр ийм ямаанд бол бид нэр заавал сөрмж хяргаад ноолорын үзүүрийг хүртэл хялгасын сөрмөд тэгжээ самгахгүй бол одоо маш хялгас ширэлтсэн үзүүртэй ширэлтсэн хялгастай гарах гэдэг. Тийм учраас одоо малчд одоо сөрмөд эхэлсэн байгаа. Бүгдээр одоо сөрмж самдаг. Тэр самнахт нь хүртэл одоо төв хичээл багтай болж ирж байна л да. Сөрмжтэй зэрэг. Тэг ингээд одоо юу ноолорыг тэг сөрмж самнах хэрэгтэй. За тэгээд одоо юу бас одоо хаягдалгүй тэр одоо тусгай янз бүрийн самнууд байна шүү дээ. Их үеийн ноолуурыг самдаг сам, чих, цайв суг, инээтрийг самдаг сам. Одоо ингээд бүр одоо өөр ийм нарийн самаар самнаад одоо ингэж яадаг ийм технологи бол ямаа самнах сам. Ямааны биеийн хэсэг өсөн бүрхүүлийн байдал тохируулж 3 янзын сам хэрэглэж болно. Хол шүдтэй сам, ердийн сам буюу шүд хоорондын зай 6 орчим мм байна. Ойр шүдтэй сам.
Шүд хоорондын зай 4 орчим миллиметр байна. Шигүү шүдтэй сам. Шүд хоорондын зай 2 орчим миллиметр байна. Самнах арга ажиллагаа. Ямааг самнах байранд оруулж дэвсгэр дээр дээш харуулan байрлуулна. Өвчүү, гэдэс, хаа, буйны дотор тал омлуурын ноолуурыг самнана. Урд хоёр хөлийг буруу хойд хөлтөө боож хажуу талаар хэвтүүлнэ. Биеийн нөгөө талыг самнахын тулд урд хоёр хөлийг зөв хойд хөлтөө хамт хүлнэ. Эсвэл ямааны хөлийг боолгүй, иврээс уйж гадсанд бэхлэн хойд хоёр хөлийг боож сунган татаж гадснаас уяад дээрх дарааллаар самнаж бас болно. Хол шүдтэй самаар их биеийн орооцолдоо гаргаж түүн дээрх бохирдуулагч зүйлсийг цэвэрлэн. Дараа нь ойр шүдтэй самаар эхлээд хүзүү, дараа нь цээж, дал, биеийн хажуу, хойд хэсгийг үсний ургалтын чигийн дагуу дээрээс доош, нуруунаас гэдэс хэвлээ рүү чиглэлээр самнана. Эвэр, чихний уг, дагц, шанаа орчмын ноолуурыг шигүү шүдтэй жижиг самаар үсний ургалтын дагуу самнана. Ямааг зүс, нас, үйлдвэрлэг байдлаар нь сонгож самнавал ноолуурын ангилалд их тустай болно. Ноолуурыг чанараар ангилж зэрэглэж бэлтгэх аргачлал. Ноолуурыг өнгөөр ангилан бэлтгэх. Ямааны зүс, цагаан, цайвар, шарга, улаан, улаан бор, бараан зүсмийн уурал, хар, бор хүрэн. Нэгдүгээр өнгө цагаан зүсний ямаа, ноолуур ба хялгас цагаан. Хоёрдугаар өнгө шарга, улаан бор зүсний ямаа, ноолуур цайвар, хялгас шаргал, улаан бор. Гуравдугаар өнгө хөх зүсний ямаа, ноолуур цайвар, хялгас хар цагаан, холимог. Дөрөвдүгээр өнгө уурал, хар, бор хүрэн, ноолуур бараан, хялгас хар. Ямааны ноолуурыг чанараар зэрэглэж ангилан бэлтгэх. Ямааны нас өсвөр 1-2 настай им ямаа, ир ямаа, ухна. Хэрэв зарим ямааны ноолуур тухайн насны ямааныхаас мэдэгдэх үйц өөр байвал ойролцоо бүлгийхэнд нь хамааруулна. Ямааны ноолуурыг чанараар зэрэглэж бэлтгэх аргачлал. Борлон, шүдлэн. Нутгийн Монгол болон Шилмэл омгийн борлон, шүдлэн насны ямааны ноолуур. Дундаж голч нь 15.5 микрон хүртэл. Нас гүйцсэн ямаа. Нутгийн Монгол болон Шилмэл омгийн нас гүйцсэн ямааны ноолуур. Дундаж голч нь 1551-ээс 16.5 микрон хүртэл. Нутгийн Монгол болон Шилмэл омгийн нас гүйцсэн ямааны ноолуур. Дундаж голч нь 1651-ээс 17.5 микрон хүртэл. Ухна, сэрх. Нутгийн Монгол болон Шилмэл омгийн ухна, сэрхийн болон эвлиз ямааны ноолуур. Дундаж голч нь 1751-ээс 19 микрон хүртэл. Ямааны ноолуурыг хялгасны холцын хэмжээгээр 3 зэрэгт ангилна. Нэгдүгээр зэргийн ноолуур нь 20%-аас ихгүй, хялгасны холцтой бат бих, ялзарч шарлаагүй, өд хорхойд идэгдээгүй байна. Хоёрдугаар зэргийн ноолуур нь 40%-аас ихгүй, хялгасны холцтой шарлаагүй, өд хорхойд идэгдээгүй байна. Гуравдугаар зэргийн ноолуур нь 65%-аас ихгүй, хялгасны холцтой ялзраагүй, шарлаагүй, өд хорхойд идэгдээгүй байна. Ямааны ноолуурыг малын биеэс анх самнаж авсны дараа зэрэг дугаараар нь ялган савлвал зохино. Чанар нь сайжирж байна. Дээрээс нь өмнө бол дурын төв үедээ бэлтгэгчээс авдаг байсан бол хялгас сагалмж нь их байх жишээтэй. Одоо үйлдвэр тэнцэхгүй олон хаягдал гардаг байсан бол хоршоод малчтаас бэлтгэсэн төв үед бол одоо хаягдал байхдаа дээрээс нь бол одоо өнгөөрөө ялгаж ирж байна. Цав баглаа болон тодорхой болж ирж байна. Гарал үүснэ гэдгийг одоо бидний ярьдгаар бол одоо гарал үүснэ тодорхой болж ирж байгаа. Ийм одоо амжилтууд бас ажиллаж байна. За өгөөчм компани Жисмүр хоёр нь хамтарч ажиллаад 7-8 жил болж байгаа. Бид нэр анх эхлэн түүхийд бол
дурын хүмүүсээс бүлээн авдаг байсан. Бид манай хоёр компани нийлээд одоо энэ малчтаас яг хорсоодоо дамжуулаад түүхийдээ бүлээн авснаар түүхийдээ маань чанар гарц асар их өөрчлөлт гарч чанарын өсөх ялгаа гарсан. Тэгээ энэ бас үйлдвэрийн үйл ажиллагаа зардал зүйл маш их хэмнэгдэж эхэлж байгаа. Малчит хорсоод үйлдвэрлэгч маань ингээд хамтарч ажилласнараа энэ илүү үр дүнтэй энэ бэлтгэлийн зөв систем юм байна энэ маань.